Мансуурах донтнуудыг нийтээр нь намд арж байсан социализмын үеийн үн түүх. Өсвөр насны хүүхдүүд ахуйн хий зэрэг хортой байд сэргэлэн мансуурах явдал сүүлийн үед ихэлсэн тухай цагдаагийн албан ёсны мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа уламжлав. Ийм маягаар мансуурсан хүүхэд амиа алдсан явдалч гарчээ. Ердөө өчигдрийн мэдээгээр гихтэл эмнэлгийн ажилтнууд мансуурагчдад хүчтэй үйлчилгээ бүхий сэтгцэд нөлөөлдөг тариа борлуулж байсан нь илэрсэн байна. Мөн 20 настай охиныг хөнөөж таасан 16 настай хүүхэд цавуу үнэрлэж мансуурдаг байсан тодорхой болов. Энэхүү хорд зуршил хуучин нийгмийн үед ч нийслэлийн нэгэн дүүрэгт дэгдэлт маягаар гарч байсан бөгөөд уг явдлын гэрч манайд хандсан юм. Тухайн үед болсон явдлын талаар түүний дэлгэрэнгүй яриаг сэрүүлж байна. 1980-ад оны дундуур би тэр үеийн ажилчны районы одоогийн хан уул дүүрэг 15 дахь сургуулийн дунд ангид сурж байлаа. Монголын хөнгөн үйлдвэрийн цөм хэсэг төвлөрсөн. Түүнийгээ дагаад үйлдвэрийн ажилчид олон мянгаараа орьсон суудаг тул ийм нэр өгсөн байх. Одоогийн Апо компани хойд талын уулзраас цагаан хаалга хүртэлх хэсгийг албан бусаар комбинат гэж нэрлэдэг. Одоо ч тэр нь хിവэрэ байна. 1987 онд болов манай сургууль байрны хүүхдүүдийн дунд цаван үнэрлэх гэдэг нэг шинэ үг гарч ирэв. Сонсоод байхны атман голтой хүүхдүүд тэрүүхэн хүрээндээ гутлын цагаан цавыг нийлж үнэрлдэг. Нууц жимшиг нэг тийм онцгой содон ажил байдаг гин. Мань мэтийн жир нөхдөд ч нэг их хүртэлгүйд бололтой. Цаван ч илбэглэтэй. Комбинатын айл болгонд шахуу байдаг. Молко шиг өтгөн цагаан айхтар хурц үнэртэй. Гутлын уулын тэр жигтэйхэн сайн надаг цавуу юм. Хуучин социалист орнуудын нэгээс л орж ирдэг байсан байх. Яв явсаар тэр айхтар ажил нь атмануудын л хийдэг нарийн үйл биш. Нийт дундад маань болцоотой зүйл болоод ирэв. Ойр дотны найзууд маань ч үнэрлэж үзснэ. Сайхан байснаа багтан ярьж нэгнээсээ цавуу сургалах, өгч авалцах маягтай. Хүүхэд болсон хойно би ч сонирчрахаж бас хүнээс дутчихгүй санаа агуулаа байлгүй. Нэг өдөр сургуулаас харахтаа ангийнхаа хүүхдээс пенцлиний шилтэй цавуу олж ирэв. Тэгээд гэрээ сайхан цэвэрлэж тухлаад ганцаараа үзвэ. Гутлын цавууны савыг сайн таглаж байхгүй бол дээрээс өрөмтөөд амархан хатдаг. Миний олсон цав тэгсэн байсан тул гатсан хэсгийг нь шүдэнцний модоор цоолж сайтар хутгаад улс амтны зааж өгсөн ёсоор цээжэд өөртөл хэд сайн үнэрлэж ав. Тэрхэн зуур хөл хөнгөрч толгой эргээд сайхан ч болж байх шиг. Одоо бодоход мансуурч байсан тэр байж. Орой болтол дүүн гимшиг сонин царайлт суугаад аав ээжийг ажлаас ирэхэд хэвэндээ орох гэж хэрэндээ зүдрв. Сүүл рүүгээ толгой өвдөж өөхөхөө шахдаг юм байна. Арх усны тэр хон шартах гэж нэг ажил байдаг. Тэр л юм да. Үеийн хүүхдүүдийн шин зугаа ямар учиртайг ингэж мэдчихэв. Үүнээс хойш дахин нэлээд хэд удаа хүртсэн ч шимтэд сүйд болсон ч үгүй. Явандаа дэмийхэн ич шиг санагдсан. Дээр нь ном уншиж өөрийн гэсэн илүү таатай мансуурах ажилтай байсных ч үз. Нэг мэтгэд комбинатад цавуу үнэрлдэггүй хүүхэд байхгүйтай адил болсон байлаа. Хүүхдүүдийн өдөр тутмын зайлшгүй хийдэг ажил нь яалтчгүй цавуу үнэрлэх болж хойроо. Хичээл тараад ёс юм шиг хэд хэдээрээ нийлж эн тентгийн подвал чирдаканд тухалж авдаг болов. Сүүлдээ айлд байдаг цавуу ховордож байгаа нэгнээсээ мөнгөөр худалдан авч байв. Цавуу төлбөрийн хэрэгсэл болж хэрэгцээтэй зүйлээ хоорондоо наймалцахдаа мөнгийг цавуугаар орлуулах нь ердийн зүйл болов. Нэгэн цагт монголчууд мөнгийг шар цаагаар орлуулдаг байсан шиг цавуу өөрийн гэсэн үндсэн хэмжих нэгжтэй болж тэр үед Болгараас орж ирдэг байсан хүүхдийн сокны жимсний нухаш буюу пюре шиллээр нэг цавууг нэг нэгж гэж үзэж байв. Цавуу ховордсон тул үйлдвэрээс нь авдаг боллоо. Тухайн үед гутлын үйлдвэрийн 100 дугаар цех гэж байсан. Импортоор орж ирсэн үйлдвэрийн зориултаа цавууг тэндээс зориултаар нь хуваарлдаг байсан юм. Айрагны сав гэж манайхны хэлдэг байсан том цэнхэр бошкоор дүүрэн цавуу хураачсан байдаг байж үлээ. Одоогийн алдар биеийн тамирын дээд сургууль гэхэд биеийн тамир спортын хөдөлмөр нийгэмлэг гэж байв. Нийгэмлэг өнөө 100 дугаар цэгтээ залгаа. Дундуураа модон хашаатай бөгөөд банцных нь хадаасыг нэг талаар нь сугалж гаднаас мэдэгдэхгүй хаалга маягийн болгочихсон байдгсан. Түүгээр орж цэхийн эгч нарт шал угааж өгөх зэргээр зарагдаад авч орсон бетонд цавууд өргөж аваад гарна. Тэр бетоноос сокны шилэнд юусэн цав ийш тийшээ тарж одно доо.
Тухайн үед эвэзгүй хог новш дүүрэн нохоо муурны оромж олж байсан байрны подвалууд өдрийн цагт цавуучдаар дүүрдэг. Нэг хэсэг нь гарахад нөгөө хэсэг нь амдаж хүлээж байгаад зөрж орох нь байв. Зуны цагт бол дунд туулгалын эргийн бургасаар зээглэнэ. Хичээлийн цагаар сургууль дээр цавуу үнэртэхэд гайхах юмгүй боллоо. Арын ширээнд багшаас нуугдан сууж үнэрлээд тэр чигээрээ тасарч хоцорсон явдал цөөнгүү гарав. Сургуулийн 0-ийн өрөө гэж хүнд баригддаг газар байна. Бийдсэн гэж хичээл дундуур гараад 0 дотор төгжиж үнэрлэнэ. Эмэгтэй хүүхдүүд ч цавуу үнэрлэх хөвгүүдийн адилаар хичээлийн цүнхэндээ цоокны жилтэй цавуу авч явах нь цөөнгүй байлаа. Үсээ дүн өвлөөр хусуулчихсан. Эсвэл өмцөм хайчлаад хайчихсан хүүхдүүд дайралдах болсон нь гэртээ байхдаа аав ээжээсээ нууж орондоо. Эсвэл ямар нэг байдлаар үнэрлэж ухаанаа алдсан хойно нь цавуу толгойтой үсэн дээр нь асгарч хатаад салгаж авахын аргагүй болсноос тэр юм. Үс толгоогоо төдийгүй хувцс хунар нүр амаач ийм байдлаар сүйдэлж хаясан хүүхдүүд олон таарч байв. Комбинатын байр болгоноос шилдэг сайн цавуучин тодорч хорхоод хоргүй явсан зарим нэг хүүхэд цавуунд донтож огцом догшрон атмаануудыг нэнчилжив. Цавуу үнэрлэх явдал ийхүү комбинатад нэг ёсны тахал болж хувирсан юм. Тахал гэхээр одоо сонссон хүмүүс сүржигнэж байна гэж бодож болох юм. Нүдээр үзээгүй болохоор аргачихгүй. Үнэхээр тийм байсан юм шүү хэмээн одоо гэрчлэх худлаа хэлэхээргүй алтлаа олон түндлэгдсэн өнөө цагийн нэр хүнд бүхий хүмүүст ихэд комбинатад байсан ямаа. Ажилчны районоос гарсан Монголын ганц суперод дуучин Ариунагийнх яг тэр тахлын үед унган комбинатынхаа угсармал 3-т байв. Хитийн гэгддэг даваан юм хойд талынх нь 48 дор байранд байсан. Ялангуяа манер энэ тухай мэдхийн цагуур мэднэ. Даваан нэмийн цонхоор хажуудлын 15 дугаар байрных нь нэг аль тодхон үзэгддэг байсан нь одоогийн улсын харцаг элбэгийнх юм. Сайх хоёр цавуу үнэртгийн сайхан муухай юундаа байдгийг мэдэрчл явсан хоёр. Тэндээс зүүн тийш 15 дугаар сургуулийн урдуур чигээрээ 200 м явбал 5 давхар саарл угсармал байшин биен 10 дугаар байр бөгөөд тэнд ховдоос шилжиж ирээд Билаз хоч авсан Даваагийн Батбаяр хэмээх хүү аав ээж дүүнэрийн хамт аж төрдсөв. Билаз хүү яг тэр үед эд тахлын голомт шахуу болсон 15 дугаар сургуульд сурч хот орны элдв сайн мууг биеэр амсаж эдэлж явсан нь нүдэнд харагдана. Тэдгээр сайн муу үеийн нэгэн цавуу үнэртэх ажил байсан бөгөөд манер угаас олонтой нэг их нийлэхгүй. Ганцаараа голдуу явхтаа хаяа сүүмэж гисэн таарлддаг байсан нь ажил амжуулсан нь тэр. Билаз одоо улсын хуралд суугаа Кикшуса нэрээр нь монголчууд илүү сайн мэдэндээ авгаан дуучин. Сургуулийн хааны самбар дээр 8-ын Б-ийн намдаг цавуу үнэртдэг гэж бичгэн муус ордог гэснээс өөрцгүй байдаг л зүйл болж аав ээж нь хүүхдээ цавуу үнэрлэхэ боль гэж загнахтаа алгадаж авахаас хэтрэхгүй зэрэг нь энэ муухай тахалтай дээр дооргүй эвлэрч цаагаараа бууж өгснөөс өөрцгүй зүйл байлаа. Гэвч нэг л өдөр бүх юм оронгороо эргэв. Социалист төрө тахалд бууж өгсөнгүй. Харин ч дайн зарлжээ. Районы цагдан сэргийлэх хилцсийн ажилтнууд нэг л өглөө сургуулиуд дээр десантаараа буув. Урдаас бэлтгэсэн бололтой судалгааны дагуу цавуу үнэртдэг хүүхдүүдийн дунд баримтчилгаа шахуу юм явуулав. Ажилчны районы сэргийлэхэд Биби гэж сонин нэртэй хүүхдийн байцаагч казах эмэгтэй офицер байсан. Тэр хүн ерөнхийд нь удирдах байсан санагдана. Мөн ч олон хүүхэд сэргийлэхтэр очиж байцаагдан хулхин бууж ирсэндээ. Ухуулга сурталчилгааны компанид ажил тун долоочтой өрнөж цавуу үнэртүүл алуулах юм байна гэсэн бодол хэдхэн өдрийн дотор комбинатын хүүхдүүдийн толгойд бат нот суусан юм. Донтнуудад цавуу очдог үйлдвэрийн болон бусад цуваг бүр мөсөн хаагдаж голомтууд нь хатуу хяналтанд орлоо. Холбогдох албан тушаалтнууд нь арай л дээлээ нөмөрчлгүй толгой мэд салав. Манай сургуулийн голдоо 30-аад хүүхдийг шар хадны нэг тасагт тусад нь өрөө гаргаж хэдэн 7 хоногийн хугацаагаар албатан хэвтүүллээ. Донтон гэдгээрээ комбинаттай нэг ёсны од болж зиндаа дээшлэн галзуурч байсан нэр бүхий хэдэн хүүхдийг дартийн колонд чиггүй илгээв. Мансуурагчдыг жигссэн ухуулгын баримтат кино тусгайлан бүтээж зохиолыг нь жаргалын барамсаа бичсэн байсан санагдана. Андуурч очиж болох юм. Тэр үеийн 19-ийн үйлчлэгийн төв гэдгийн хөдөлмөр кинотеатрт ангаар нь аваачин үзүүлж байлаа. Эцэг эхчүүдийг ч мөн албан газраар нь дамжуулан синхруулсан мэдээж. Ингээд ердөө сар гаруйхны дотор комбинатад туйлж байсан хар тахал ор мөргүй дарагдсан юм.
Үзээгүй хүн өнөөдөр төдийлөн итгэхгүй ч үнэхээр болсон энэ явдал муу юм газар авчиж болдог, түүнийг хайр найргүй дарж ч болдог гэдгийг харуулсан юм да.